Би одоо энэ жагсаалтанд тэрнийхэн чанартай тэрнийхэн чанаргүй гэж хэлэхэд надад хэцүү. Яагаад гэвэл би тэр хүмүүсийг мэдэхгүй. Жишээ нь тэр Цэнгүүн гэдэг хүүхдээ би танихгүй. Ардын намын тэр номер 1 дээр бичсэн хүн байлаа шүү дээ. Тэр инженер залууг би бас танихгүй. Тэгэхээр та нар байна шүү дээ. Тэр нь мундаг, энэ нь мундаг биш гэдгийг өнөөдрийн жагсаалт юу ч хэлэхгүй. Энэ жагсаалтыг нам нь ямар бодлогоор гаргасан юм? Одоо тэр сонгон шалгаруулж байгаа хүмүүсээс та нар асуувал тэдний үндэслэлд хэлэх байх. Надад бол тийм байхгүй шүү дээ. Би тэдний шиг уншаад уншаад тэг би ихэнх нь байхгүй. Ардын намын жагсаалтыг ч би мэдэхгүй. Манайхны жагсаалтыг гүчи яа тийм хачин зөв буруу гэдэг үнэлт хийгээд байсан байх. Одоо энэ дахиад юу хэлчих. 12 онд бол тэр үед ярьж байхдаа бол намын дарга жагсаалтын номер 1 дээр бичигдээд намайг толгойлж орноо. Яагаад гэдэг ихлээр намын дарга нөгөө бүх тойргуудаар явж ажиллах шаардлага гарна да. Нэг дэвссэн нэг 48 хүнээ тэр үед дэвших шаардлага одоо ингэж очиж нөгөө аймаг бүхэнд хөрч ажиллах шаардлага гарсан учраас тэр үед бол алтан игнийг намайг бичигдсэн. Тэгэхээр одоо би хандгуурыг бичиж байгаа бас тэгж харж байна. Өөрөө ингээ бүх аймагуудад хөрч ажиллая, явъя. Намын нэр нүүр болъё гэдэг ийм үүрэг хариуцлага өөр дээр нь ирсэн учраас ингэж. Тэгэхээр та нар юмыг ингээд бас ингээд нэг талаас биш ингээд янз янзын өнцгөөс харах гэж оролдох хэрэгтэй.